2025 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлбартай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөж. За бид 2025 оныхаа санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа одоо дуусгаад олон нийтэд бол нээлттэй мэдээлсэн байгаа. За ер нь бол товч дурдахад бол бид нэг манай гол үйл ажиллагаа бол өндөгний бизнес, малын тэжээлийн бизнес гэсэн одоо хоёр үндсэн хэсэгтэй. За тэгээд ер нь бол борлуулалтын орлого бол бага зэрэг өсөлттэй. Цэвэр ашигын хэмжээ бол өнгөрсөн оныхтой харьцуулахад бол бараг хэвэндэ гэж хэлж болохоор ийм үзүүлэлтэй. 95 тэрбумын борлуулалтын орлоготой 14.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ингэж ажилласан байна. Нийт үйлдвэрлэлийн хэмжээгээр бол бид нэг 176 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн. За ингээд 2026 онд бид нэг 240 гаруй сая ширхэг өндөг үйлдвэрлэх юм төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр тань сая дурдсанаар өндөгний үйлдвэрлэл бол энэ оны байдлаар нэлээдгүй ирчимчгэрээ шүү дээ. Тэгэхээр энэ юу нэг ямар ачлал багтай юм та юм. Яг 2023 оноос эхэлсэн одоо энэ шувууны аж ахуй одоо үйл ажиллагаанууд, компаниуд, дотоодын одоо фермерүүд бүгд үйл ажиллагаагаа маш эрчимтэй өргөжүүлсэн. Энэ бол нөгөө хүнсний хувьсгал хөтөлбөртэй бол холбоотой. Яг энэний одоо нэг хэсэг бол Төмөн шууд компани. Төмөн шууд 2, 3 гэсэн ийм төслүүдийг бол амжилттай хэрэгжүүлээд дууссан. Энэний одоо ач холбогдол нь бол дотоодоос шувууны аж ахуй эрхлэгчнэр бол одоо өндөгнийхээ хэрэгцээг бол дотоодынхаа хэрэгцээг бол бүрэн хангахын боломжтой боллоо. Энэ бол одоо бас нэг улс өөрийнхөө одоо бас нэг салбарыг бол гадаад орноос бол хамааралгүйгээр одоо бас энэ дотоодынхаа үйлдвэрлэсэн өнгийг дотоодынхаа хэрэгцээг бүрэн хангах юм боломжтой болж байгаа гэдэг нь бол хамгийн том давуу тал. Энэ бол ганц Төмөн шууд компани ажил биш. Бусад одоо Монголын одоо шувууны аж ахуй эрхлэгч нарын одоо бүгдээрийнх нь одоо хүчин чармаалтын үр дүнд бий болж байгаа энэ амжилт. Тэгэхээр ерөнхийд авч үзэх дотоодын одоо өнөөгийн зах зээл одоо шууны аж ахуй эрхэлж байгаа компаниудын салбараа авч үзвэл ер нь цаашийн төлөв байдал нь ямар харагдаж байна. Одоогийн байдлаар импорт хангасан цаашдаа энийг бус тусган руу гарах юм бол боломж болсон байдаг юм болов. Тэр бол жоохон хэцүү. Юуны төрөнд бол бидний зорилго бол одоо ковидоос өмнө бол та бүхэн мэдж байгаа бах тий. Хил хаагдлаа өндөг байхгүй болчихсон. Яг тэгвэл тэр үед бол дотоодын одоо үйлдвэрлэгч нар нийт хэрэгцээнийхээ 50 орчим хувийг л хангадаг байсан. Тэгээд одоо 50 орчим хувь нь импортоор орж ирдэг байсан гэсэн. Тэгээ ингээд энийг л одоо бид нарт эхний ээлжинд бол нөхөх зорилготой. Тэгээ одоо энийг бол одоо энэ амжилтандаа энэ зорилгодоо бол хүрж байна. Тэгээд тодорхой хэмжээгээр бол бас импорт бол цаашдаа байх. Ер нь бол бид нар бол шулуухай хэлэхэд бол өндөг бол гадаадаас импортлох шаардлага болсон л гэдгийг хэлсэн. Шаардлага болсон ч гэсэн ер нь бол сүүлд нөгөө гэрэлсэн хүрээнд бол импорт орж иж өндөг нь бол татварыг жоо нэгэдэг буураад байгаа шүү. Тэгэхээр энэ ер нь бол зах зээл хөгжөлтөнд ер нь хэрэг өөрчлөлт байна. Ер нь динамик нь одоогийн байдлаар ямар шүү. Яг гоо мэдээж өндөг импортлогч нар бол тэдний бизнес те одоо ажиллах юм бол нээлттэй. Тэрийг бол хориглох, хязгаарлах ямар нэгэн боломж байхгүй. Гэхдээ бол онцгийн шаардлага байхгүй. Ер нь бол дотоодынхон одоо хэрэглэгч нар л тэрийг гол нь шийдэн штэ. Дотооддоо үйлдвэрлэгдсэн шинэ үндгийг одоо худалдаж авахд бол бүрэн нээлттэй байгаа. Заавал одоо энэ хэлийн чандаас те хуучирсан одоо тийм үндгийг бол импортлох онцгийн шаардлага байна. Яг л бид нарт бол дотоодын одоо хангалттай одоо нөөц болцоо үйлдвэрлэлийн хувьд бол бий болсон байна. Одоо энэ бол дотоодын зах зээл дээр харин компаниуд цаашдаа өрсөлдөөд үн болон чанараараа өрсөлдөнө. Мэдээж энэ дээр бол одоо хэрэглэгч нар бол хамгийн их одоо хожих ёстой. Тэгэхээр нэлээдгүй ер нь салбарын төвшөнд бол нэлээдгүй том өсөлттэй багш. Тэгэхээр компаниуд бол хэрэгжүүлсэн нэлээдгүй бас том Төмөн шууд 3 төсөл байгаа. Тэгэхээр та үеийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл. За манай Төмөн шууд 3 гэдэг төсөл маань бол 2024 онд эхэлсэн. Тэгээ бид нар жил гарангийн хугацаанд бол энэ төслийг бол маш богино хугацаанд гэж хэлж болох юм. 500 мянган шуутай энэ одоо тусдаа фермийг барьж байгуулж одоо бүрэн ашиглалтанд оруулаад байж байна. Энэ бол одоо дэлхийн одоо хамгийн одоо топ зэрэглэлийн одоо тоног төхөөрөмж технологиг одоо шингээсэн ийм одоо ферм байгаа. Манай Төмөн шууд 2 болон 3 болол одоо ерөөсөө яг энэ дэлхийн топ зэрэглэлийн одоо фермеруудтай адилхан ийм технологи гэсэн. Тэгэхээр одоо шувууны аж ахуй эрхлэгч нар манай Монголын одоо энэ компаниуд тийм дэлхийн одоо өндөр түвшний одоо шувууны аж ахуйг эрхэлж чадж байна гэдгийг бол одоо энэ бол төсөл болоос ингээд харуулж байгаа ийм ач холбогдолтой гэж хэлж байгаа. Тэгэхээр импорт хэрэгцээнийхээ ер нь бол бүрэн хангахаар хэмжээд хүрчлээ шүү. Тэгэхээр юм бол цаашдын юм салбар нь өсөлтөөр хаанаас харах хэрэгтэй юм. Яг юун дээр тулгуур хамгийн одоо яг бидний бол энэ эхний ээлжинд бол энэ одоо хийсэн ажлаа маш сайн баттгах ёстой тий. Одоо ингээд ер нь цаашдаа бол өндөгний хэрэглээг нэмэгдүүлэх одоо өндөг бол одоо
өглөөдөө хэрглэж явах, өдөр тутам хэрглэж явах хэвээр зайлшгүй юм хүнс байгаа даа тийм. Тэгэхээр одоо энэ өндөгний хэрэглээгээ бол бид бол одоо хэрэглээгээ нэмэгдүүлэхэд одоо төлхөө анхаарах хэвээр. Тэгээ одоо энийг бол хүүхдүүд, одоо залуучууд, одоо эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд одоо ер нь бүх л одоо хүмүүс бол энэ үндгийг бол тогтмол хэрглэж явах хэвээр. Энэ бол маш одоо бага зардлаар уурга, амьд эрдэс бодисынхаа хэрэгцээг бүрэн хангадаг одоо энэ бол дэлхийн нийтээр бол шалгарсан юм хүнс. Тэгэхээр энийг бол монголчууд үндгийг өглөө бүр өшөө илүү их сайн хэргэлдэг л болох хэвээр. Энэ дээр одоо бид нэр төлхөө анхаарч ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн оны байдлаар энэ компани борлуулалтын юм дэлгэрүүлж авч үзсэн л да. Ер нь сегментээр авч үзвэл ер нь байгууллага болон иргэдийн ер нь борлуулалтын хэрхэн байсан бол ер нь мэдээж өнгөрсөн жилийн инфляц болон хүнсний инфляц болох хамгийн гол анхаарал татж асуудал болж байгаа шүү дээ. Яг бид 2024 оноос эхлэхээс хойш бол ерөөсө өндөгнийхөө үнийг бол огт өөрчлөөгүй гэсэн. Мэдээж одоо зардал талдаа бол маш их одоо зардлын өсөлтүүд бол гарч исэн. Тэр эднийг бол нөгөө үйлдвэрлэл тэлж байгаа учраас тэр зардлуудыг бол нэгж бүтээгдэхүүндээ бол одоо шингээгээд хэрэглэгчнэрт очих одоо үнийн дарамтыг бол үзүүлэхгүй байхаар бол бид бол ажилласан. Энэ бол бас нэг одоо дотоодод үйлдвэрлэж байгаа одоо үйлдвэрлэлээ тэлж байгаа одоо ийм одоо давуу талыг бол бид нэр одоо энэ дээр ашиглаж чадж байгаа гэсэн. Мэдээж бид нар ийм бага хэмжээний үйлдвэрлэлтэй байсан бол тодорхой хэмжээний зардлыг бол бид нар өөртөө шингээхэд маш хэцүү байна. Үйлдвэрлэл өсөөд одоо нэгж бүтээгдэхүүний тоо хэмжээ өсөж байгаа учраас нэгж бүтээгдэхүүний одоо өртгийг бол зардлыг бол өртөгдөн шингээгээд ингээд хэрэглэгч нарын одоо худалдан авахд нөлөөлөхгүйгээр ингэж бид нар энэ ажлыг хийсэн. Одоо 2024 оноос хойш манайхаас гарч байгаа үн бол ерөөсөө яг 500 төгрөгөөр бол тогтмол байгаа. За энэ бол бидний хувьд бол бас нэг том давуу тал нь байгаа даа. Үйлдвэрлэлээ одоо тэлж байгаа юм. Мэдээж зах зээлийн одоо сегмент бол бид ихэвчлэн 80 гаруй хувийг нь бол бид нар бол нөгөө жижиглэн болон айл өрхүүдийн одоо ритейл буюу хамгийн эцсийн хэрэглэгч нарыг бол одоо сонгодог. Эцсийн хэрэглэгч нар бол манай бүтээгдэхүүнийг сонгодог. Мэдээж одоо бас энэ томоохон одоо энэ бекери компаниуд одоо ресторанууд бол одоо манайхыг сонгож авч хэрэгэлдэг л дээ. Тэгэхээр компаниуд сүүлийн хэдэн жилийн туршид өмнөнийхөө үнийг бол ер нь бол өсгөөгүй тодорхойтой барьж байна. 3 жил явагдсан. Үүний ард юуны ямар шалтгаан бол мэдээж бүтээмж өсөж байгаа. Үүнээс гадна өөр шалтгаан байгаа гэж харж болохоор яг мэдээж 500 төгрөгөөс дээшээ үн гараад их юм бол одоо бидний нөгөө гол зорилго маань одоо хэрэглээг нэмэгдүүлэх тий хэрэглэгч нар одоо сарда хэрэгэлдэг байсан үнгийг одоо 10 20 байсан бол 30 болгох ч гэдэг юм тий 25 болгох ч гэдэг юм. Өдөр тутам өндөгний хэрэглээг нэмэгдүүлэх юм зорилготой байгаа тань. Тэгжиж одоо энэ бизнес маань илүү сайн тогтворж их ёстой. Энэ зорилгоос бид нар тэгэхээр бас нэлээд ухрах магадлалтай. Яг тэгвэл өртөг зардал өндөртэй бол айл болгон өрх болгон өндөгнийхөө хэрэглээг нэмэгдүүлэх боломжгүй болно. Тэгэхээр одоо бид үйлдвэрлэлээ өсгөж чадж байгаа учраас энэ гарсан зардлуудыг бол тодорхой хэмжээгээр шингээгээд ийм стратегитэй явж байна.